25 оны 12 дугаар сарын 12-нд дэлгүүрийн товч танилцуулга. Албан хаяг, Баян зүрх дүүрэг 26 дугаар ороо нийслэл өрөө гудам паркод мall. Албан бусаар үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанга хойно шилэнгүүртэй худалдааны төв. Дэлгүүрээр тус моллынхоо Б1 давхрын 67 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүр нь 2 тустай эзэнтэй 2 өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь бидний мэдэх ингүүний, нөгөөх нь Case Made Easy. Дэлгүүрийн ерөнхий байдлыг харахад гар утасны дагалдах хэрэгсэл талдаа сайн тогтож харуул яг яс юм дээрээ гуталж хүртэл зарж байгаа шүү. За тэгэхээр эхний ээлж нь Case Made Easy гэх пэйжээр дамжиж зарагддаг бараа бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя. Эхэнд дурдах гол бүтээгдэхүүнийн нэг болох гар утасны гэр буюу бидний хэлж цаажилснаар case. Case-ний хувьд iPhone XS дэш бүх загвар дээр маш олон төрлийн сонголцоотойгоор худалдаалагддаг. Одоо жишээлбэл 17 Pro Max байлаа гэхэд нэг игнэндээ 10 гаруй төрлийн кейстэй нэгч давхардалгүй гээд хоёр игнэ бүтээ явж байгаа. Доошоо ингээд 16 гэх мэт бүх загварууд дээр төдийлөн гадуур элбэг байдаггүй загварууд их оруулж ирдэг шүү. Цаашлаа гар утасны дагах хэрэгсэл зардаг дэлгүүрт юу байдаг те. Ерөнхий барааны листүүд бол байгаа. Энэ жишээлбэл iWatch-ны банд буюу ос руу тарагдаж байна. За нэгээр magnetic wallet гэж яригддаг те. Pop socket байна. Charm-нууд байна. За цаашлаа түлхүүрийн ос руу AirTag-ны кейс, одоо charger дээр идэг юм тогтоогч, strap-нууд бас байна. Гэх мэт. Миний бүх юу ч хийж байгаа юм тий. Цүнх мөнгө явж байгаа юм. Кейсний сонголт төрөлтөө бол өстой ярилдаггүй. За энэгээр бас нэг юм зөвлөлтнүүд. За цаашлаа дөрмийн дагуу шилэн алт бол бүх төрлийн утсан дээр байгаа. Бүх төрөл гэж тий iPhone-ы бүх загвар дээр зарагдж байгаа. Энэ нэг вайрал болоодсэн нэг наалддаг зүйл байна. Гэх мэт ийм деталь тогтож харуул нэлээд олон сонголтууд бий. За энэгээр AirPods Pro болон энгийн загварууд дээр кейснүүд бас нэлээд олон сонголцоотойгоор худалдаалагдаж байгаа. Үний хувьд ч гэсэн их боломж. Гэхдээ хит хямд муу бараа бүтээгдэхүүн бол байхгүй шүү. Зөвхөн тань зориулаад үзэхэд маш хялбар байдлаар кейснүүдэд байршуулсан байгаа. Та орж ирээд өөрийнхөө барьдаг утасны загвараа хэлэхтүүдийг бүгдийг нь ялгаад ангилаад тавьсан байгаа учраас сонголт хийхэд маш хялбар. Дараагийн танилцуулах хэсэг энэ бол гоо сайхан голдуу эмэгтэйчүүдэд зориулсан хэсэг байна. Брэндүүдээс нь товчхон дуртай явахад. Одоо жишээлбэл Бакрат, Мейсингийн Бакрат ус байна. Энэ нөрөө улаан болон цагаан, тосон болон усан гих мэт. Цаашлаа дуруулын будаг, өнгөлөгч Maximizer. За ингээд надаар хэлүүлдэггүй харж байгаа. Тэгээ Gucci, Dolce Gabbana. Дээгүүр болохоор цэвэрлэгээний бодисууд хийчихсэн. Skin gear гэдэг чинь монгол үг биш шүү дээ. Цэвэрлэгээний мэд бла бла. За цаашлаад Бакрат ламин гэх мэт уснууд ийм 10 грамаар бас зарагддаг. Энэгээр нөгөө J'adore гэдэг creamer дарагдаж шүү. Aventus болон тэр цагаан ямар гэдэг үлээ. Миний хувьд яг энэ гоо сайхан талд жоохон мэдлэг тааруу. Энэ шинээр гарсан Chanel, ягаан Chanel байх шиг байна. Энэ доогоор харагдаж байгаа нь хансшгүй энэ жилийн шинээр гарсан holiday set-үүд нь харагдаж байна тийм ээ. Иймэрхүү одтой болсон байгаа. Ингээд энэ хавьд ирснэх баруун чи явахаар Tory Burch-ийн цүнхнүүд байна. BB буюу Burberry. Яг одоо надаас ориггүй гэж асуух гэж байгаа тий. Хариулт бол маш энгийн тийм. Хэлбэл нэг жижиг загварыг нь харъя л да. Энэ өөрөө Dust Bag-тай юм байна. Хоёр өнгөний сонголттой. Тэгээ BB ирснэх юм эрэгтэй үүрэгч бас байгаа. Энэ бол нэлийн том шүү сайзны хувьд. Тэгээ дээгүүр харахаар Coach-ийн tote bag байна. MK-гийн хэрэгслүүд нэлийн олон төрлийн сонголттой байгаа. Энэ зүүн талд CK Calvin Klein харагдаж байна. Body lotion байсан билүү дээ. Энэ өөрөө хоёр аралтай хоёр талаар нь зүүдэгт хилээ. Энэ эрэгтэй загвар байсан. За энэ нэг сет байна. Иймэрхүү сетнүүд бол бэлгэнд бол үнэхээр гоё л явж байгаа хта тий. За цаашлаа энэ Cry Baby харагдаж байгаа жишээ нэ. Тэрээр
МК-гийн загварууд томоос жижиг хүртэл төрөлөөр харагдаж байна. Гадна талаас нь харъя. Энэгээр нэг хэдэн Labubu Cry Baby-аас харагдаж байна. Tory Burch-ийн юм хоёр загвар. Энэгээр Coach-ийн Tory Burch-ийн тэлээнүүд, Gucci-гийн тэлээ харагдаж байна. МК-гийн цагнууд. За доошлоод энэ гой сайхны сетүүд BS их байх шиг байна. Энэ MG-гийн алдартай загвар байна. Доошлоод энэ сүүл шинээр иржсэн Starbucks-ийн аяг харагдаж байна. Ralph Lauren-гийн Polo-гийн нөгөө Polo гэж хэлээд байдаг л. Тэрний аяг байна. За энэ доогоор МК Tory Burch үүргэвчнүүд харагдаж байгаа шүү. Цагнууд хүртэл байгаа гэж бод. Брэндүүд нь харагдаж байгаа бох тий. Coach, Swarovski, МК гэх мэт эрэгтэй эмэгтэй цагнууд бол нэлээд сонголттой. Үний хувьд ч гэсэн яг үндэ аюу хямдхан зардыг гэсэн шүү. Жохон урьдцаа дооц хэрнэ явъя. Энэгээр жижиг загварууд харагдаж байна. Энэ MG байна. Энэ МК-гийн MG дооцгэр үүргэвч Coach гэх мэт янз бүрээр л байна да. За гутлал би сайн тайлбарлаж мэдэхгүй. Tommy харагдаж байгаа шиг байна. Feel харагдаж байна. За энийг нөгөө dust bag гэдэртэй төвийн загвар MG жижиг цонхнууд байна. Доошлоо Tory Burch-оос орчирсан байна. Гэх мэт. За тэгээ Maybelline малгай Ralph Lauren лөө тэрний сетүүд харагдаж байна. Мөн бүт лөө. За тэгээд энэ л гоё харагдаад байгаа юм да. Gucci гэдэг шүү дээ. Энэ юу ч тий. Тэгээр төрөвч болон wallet гэдэг лөө. Тиймэрхүү хөрөөнүүд байна. Tommy байна. Tory Burch, MG гэх мэт. За тэгээд нэг иймэрхүү төсөөснөөс амар урт болчлоо. Гэхдээ айгүй нарийн хамт үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэхүү бараа бүтээгдэхүүнүүд манай пэйж дээр постлогддгоо танилцуулж байгаагүй. Тэгсэн хэрнээ нэг дэлгүүр дотор байдаг учраас магад та болон таны эхнэр сонирхож мэднэ гэдэг үднээс танилцууллаа. Одоо харин өөрийнхөө бараа бүтээгдэхүүн рүү оръё. Энэ бол Ингүнийгийн барааны хэсэг орж ирэх нэ. Манай пэйжийг дагдаг хэд маань Ингүнийг бол мэдэх бах тий. Анх TJ Store, TJ Shop байсан, Crate Delivery гэдэг нэртэй байсан. Яг онлайнаар гэрээрээ зардаг байх үеэс хойш цуг байсан хүмүүс маань маш сайн мэдэх баха. Тэр яг ямар брэндүүдийн бүтээгдэхүүн бараануудыг зардсан бэ гэдгийг нь товчхон танилцуулчих. Дэлгүүрт ирсэд бол бүгд мэдчихэж байгаа бах тий. За дээрэс нь явчих. Голлоод хитгэн брэнд л байгаа. Apple одоо энэ яг даах хэрэгслэн Macdo, Anker, за цаашлаад Ugreen, HyperX гэх мэт Razer гэдэг. Яг нөгөө гейминг талтай. Яг манай дэлгүүрийн гол зорилго маань анханасаа гар утсан дээр тоглодог, гар утсан дээр PUBG гэх мэт тоглоом тоглодог хүмүүс зориулсан дагалдах хэрэгслийг зарж ирсэн. Зарсаарч байгаа. Тэр бол салаалагч хуравч гэд хэлгээд бараг ойлгох бах. За энэ талаасаа товчвээ. Энэгээр iPad харагдаж байна. Эдгээр iPad-нууд энгийн iPad биш, игэл iPad-нууд. Яагаад игэл вэ гэхээр би чинь нэг өлөг болтол тайлбарсан тий. Тусгай програм суудсан зориултын iPad шүү. За доошлоо саяны энэгээр танилцуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд байна. Энд Anker-ийн хэсэг байна. Anker-ийн адаптер болон power bank-нууд бас кабелнууд энд бас нэг утас байгаа. Эдгээр Anker-ийн хэрэгслүүдийн чанарын шаардлага хангах байдал үнэхээр сайн. Хэрэгжилж үтсэн хүн бол ер нь бол баг оргиос нь илүүтэй авдаг. За энэгээр Beats болон Apple-ийн яг оригинал хэрэгслүүд байна. Жишээлбэл AirPods Pro 2, 3, ориг адаптер, cable, wired чихвчнүүд, AirTag гэх мэт. Өөрөөхөө бараг бол ер нь товчхон маш хурдан танилцуул авчин дөө. Манай ирчүүд ч хэрэглээ багтаа дөө үс. Энэ доогор нөгөө юу вэ? Машины утас тогтоогч, цоронсон суурьтай утас тогтоогчнууд давхар цэнгэлдэггүй гих мэт. Эдгээр тогтоогчнууд бол үнэхээр гоё шүү. Одоо тийм хуучны уламжлалт хавчиж барьдаг юм бол хэрэглээнд бол үнэхээр худлаа болсон байл шүү. За цаашлаа салаалагчнууд энэ талд C салаалагчнуудын сонголтууд энэ баруун талд нь Lightning буюу iPhone гэж харагддаг. Гол хэсгээрээ хабнууд харагдаж байна. Хабыг голдуу бид нар нөгөө keyboard mouse-аар тоглодог хүмүүс ашигладаг байгаа. Энэ бага улбар шар
Энэ бол яг манай зүгээр энгийн дагах хэрэгсэл. Макдодо брендийн бүх төрлийн хэрэгслүүд байна. Дээд хэсгээс төрөл бүрийн багтаамжтай үзүүлэлттэй power банкнууд байна. Дунд нь бас нэг ганц бейсаас явж байна. За цаашлаад одоо брендийн одоо энэ жишээлбэл iWatch-ны цэнэглэгч, конвертер байна. Адаптерууд одоо ингээд хямдхнаасаа үнэтэй хүртлээ сонголттойгоор тэрийгээ дагаад нөгөө нэг ватт буюу шахах чадамж нь бас өөр болж байгаа. Энэ хэсгээр ингээд C-ээс C кабель бүх төрлөөрөө байх жишээ нэ. Доогуур нь lightning кабель явчихж байна. За тэгээд тэр нэг адаптерууд машины гэж хэлдэг тийм машины тамхины хасаагуурт ордог адаптер гэж хэллэгэн зүйтэй байх. Ийм олон сонголттой байгаа. За доогуур чихвчнүүд нь байна. Конвертер, OTG cable. Энэ хэсэг нь болонгууд Apple-ийн copy буюу дуур амил дагалдах хэрэгслүүд. За тэгээд нэг ганц хоёр флаш харагдаж байгаа шиг байна. Цаашлаад HyperX Cloud 2.3-ийн mic AirMuff энэ нөгөө мигний зөөлөвч, кулерны тогтоогч, соронзон суур, машины хавцсан төмөрөнд энэ дээр соронзлогддог. Энийг хуравчнууд энэ хуравчны үед одоо хичнээн дурлах нь тий. Бас яг байдажгүй. Гэхдээ энд нар маань их яран шинжлэхдэггүй байгаа. Шинжлэхээр ойр зуур жоохон видео талтай гэх юм уу нэмэлт хэрэгслүүд байгаа. Тэр араа Insta360 Flow Pro гих гимбал байна. Энэ нөрөө трипод суурьтай селфи стик болдог гарнууд байна. Энэ нөрөө ширээний MagStation гэгддэг тий өмнөөс танилцуулж лээсэн. За доошлоод цэнэглэгч орсныхаа анкрын бас нэг юм ойр зур док чаржрууд, өндөр ватттай чаржрууд, Baseas брендийн бас одоо бидний энгийн хэлдгээр залгуур уртцагч юм уу да. Сүүлийн боловсронгуй болгосон уртцагч нар. Нэг харилт энэ нөрөө 200 мянган Pearson брендийн 65 ваттын MagStation энийг хүзүүтэй хүзүүн дээрээ соронзолж тогтдог wireless charger-ийн 2C 2A гаралттай хажуудлаасаа шууд 200 power plug-ийн доороо 1.5 м урттай шууд 220 дээрх залгуур. Өөрт нь бас нэг юм кабель дагалдаж ирдэг. Тэр хард байгаа болохоор бүр хүчрхэг 200 ваттынх нь барагдаж байгаа шиг байна. Зүүн тишээ явахаар Elgato брендийн capture card-нууд харагдаж байна. Цаашлаа Steam Deck, Camlink гэх мэт бүтээгдэхүүнүүд байна. Стриминг хэрэгслүүд байна. Стрим ярьсных шууд ийш Ugreen руу бас шилжиж. Нэгээр Logitech-ийн C920 Pro гэх загвар Ugreen-ийн 4K камер байна. Энгийн маус, энэ RK60-тай keyboard энийг болохоор Extreme дээр ашигладаг. Ширээний mic хабууд харагдаж байна. Цаашлаа тэр уртцгагч capture card. За тэгээд доод хэсгээр нь мауснуудыг нэг газар бөөгнүүлсэн байна. Тэрний доор one-handed буюу нэг гарын keyboardнууд, ширээний сенс 3 төрлөө, энэ доогоор арай хямдвтар мауснууд байна. Энэ хэсгээр болохоор DJI болон Rode брендийн Ingram mic, видеограф талдаа нэмэлт гэрэлтүүлэг, gimbal гэх мэт хэрэгслүүд байна. Дээгүүр нь болохоор өмнө танилцуулсан Hikate брендийн wireless чихвчнүүд байна. Энэ доогуур болгон Razer бас Hikate-ийн энгийн загвар байна. Дээшлээд OnePlus-ийн адаптер cable чихвч харагдаж байна. За энэ хэсэг нэг жоохон замраагүй гохнод байгаа. Энэ нөгөө M1 Pro-гийн үнэгүй өгдөг контроллер холбогч байна. За энийгээр нөгөө Lensa Scorpion 2 тань GT5 харагдаж байна. GT3 гэх мэт. Тэгээд энэ тэр сенсмисийг зөвхөн хүүхдүүд ирээд үнэгүй аваарэ. За дээгүүр HyperX руу шилжээ. HyperX-ийн чихвчнүүд бол бас нэлээд олон төрлөөрөө байгаа. Stringer Cloud 3, Wired, Wireless, Solocast, Streamer Starter Pack, HyperX Cloud 2-ийн Pink and White, энэ Attack Shark-ийн нэг шинээр гарсан загвар байна. Энэ Stringer Core Wireless гэх мэт. За ингээд хөргүүрүүдийн нуцны чиндүүлэгч хөргүүр. Энэ бол ер нь бол байж болох хамгийн өргөн сонголтоор байгаа гэж бодож байгаа. Тэгээд доод хэсгээр Razer-ийн шинээр гарсан, сая энэ онд гарсан Pro Hammerhead V version 3 нь байна. Logitech G333 HyperX AirBuds V2 нэмэлт sound card-нууд тэгээд AirBuds-ууд энийгээр болонгол Hikate-ийн бас AM төрлийн баазууд, KZ-ийн баазууд ийм олон төрлөөрөө байна. За үн боломжийн тэр
Blackstone брендийн чөвшнүүд бас харагдаж байна. Дээгүүр болохоор SteelSeries-ийн ганц Arctis 5 гэх загвар байна. Энэ дээр Acer-ын Barracuda болон Black Shark V2X шинээр гарсан Attack Shark-ийн бас загварууд P80, L80 Pro болов. За энэ доогуур болон QCI брендийн зүгээр энгийн хэрэглээний Bluetooth загварууд, speaker, JBL speaker, Soundcore-ийн headphone болон AirPod-ууд байна. Anker-ийн чигвчүүд бол бас үнэхээр гоё шүү. Энэ нөгөө нэг алдартай загвар байгаа VRPR гэдэг донголтой загвар. Доод хэсгэр нөгөө keyboard mouse-оор тоглох хүмүүс зориулсан хөргүүр болон суурнууд харагдаж байна. Жиндүүлэгч. Эдгээр хөргүүрүүд бол бас галзуу хөргөн шүү дээ. Энд бүр хос цүнтэй харагдаж байна. Энэ цагааныг бол бүр танилцуулсан мэдж байгаа хэ нөгөө ширээн дээр суйрлуулдаг загвар. Гэх мэтчлэн зарагдж байгаа бүх бараа бүтээгдэхүүнүүдийг та бүхэндээ товчхон танилцууллаа. Хэрэв та хүсэх юм бол дараах зээлийн аппликейшнуудаар хүссэн бараагаа хувааж төлөөд авах боломжтой. StorePage, Son, Pocket. Бичлэгийг манд дуустал үзсэн та бүхэнд баярлалаа. Манай дэлгүүр зарагдсан барааг солихгүй бөгөөд буцаахгүй тул та бүхэн сонголтоо зөв хийгээрэй. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Баяр таа.